За сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээр бид Пуассон тархалтын талаар үзүүлнэ. За Пуассон тархалт гэдэг бол энэ бол хүний нэр байгаа. Пуассон гэдэг нь. За тэгэхээр ямар өгдлөг ер нь Пуассоноор загварчилдаг. За мөн Пуассон тархалтыг одоо хэрхэн олж томьёолох талаар төлөв үзүүлнэ. За тэгэхээр үүнийг судлаханд бол эхлээд нэг жишээтэй танилцсан. За жишээ нь энд нэг өгдөл өгсөн байна. Энэ юу вэ гэхээр нэгэн компани ажлын 8 цагийн туршид за 10 минут тутам одоо өөрсдийнх нь тусламжийн хэсэгт хэдэн дуудлага ирдгийг бол тэмдэглэж авсан байна. За энэ тэмдэглэснээр бол огт дуудлага ирээгүй 6 тохиолдол байна. 6-10 минут байна гэсэн үг тийм өөрөөр хэлбэл 60 минут гэсэн үг. Гэхдээ нэг 10 минутаар нь салгаж тодорсон болохоор 6 12 гэдээ ирээд байв. За 10 минут тутам нэг дуудлага ирсэн 12 тохиолдол байна. 10 минут тутам 2 дуудлага ирсэн 13, 10 минут тутам 3 дуудлага ирсэн 9 тохиолдол, 10 минут тутам 4 дуудлага ирсэн 5, 5 дуудлага ирсэн 2, 6 дуудлага ирсэн 1, харин 10 минутанд 10 минутын интервал буюу завсартанд 7-оос олон удаагийн дуудлага хүлээн авсан тохиолдол бол байхгүй байна. Өдөрт гардаггүй байна. За тэгэх юм бол эндээс хэдүүлээ эхлээд дунджийг нь олъё. За тэгэхээр энэ бол өөрөө давтамжаар нь нэгтгэсэн үгснэгт байна те. За тэгэхээр энэ тохиолдолд бид нар дунджийг олохдоо бол x гэх юм бол x bar буюу дээрээ 6-аас тагаар бас тэмдэглэж болно. За x-ийг бүржих нь frequency хуваах нь x-ийг frequency-гээр нүржүүлээд нэмэнтэй frequency-тэй яваа те. Frequency-тэй байна. Өөрөөр хэлбэл яаж болно гэсэн үг вэ гэхээр за тгийг 6-аар хөвжүүлээд за ер нь 6 тэг ирсэн одоо эднэрийнхээ нийлбэр ийм 6 шиг байгаа. Нэгийн тоо 12 шиг байгаа гэж бодоод идэвлээ. Одоо олж ийн гэсэн үг дундж нь болохтой өөрөлдөө энэ хоёрын тоо 2 дуудлага ирсэн 13 байгаа болохоор энэ 13-га нэмэн өөрөлдөө 26-га нэмж байгаа гэсэн үг. За мөн нэмэх нь 3-ын тоо 9 удаа байгаа. Энийг нэмж байгаа гэсэн үг. За 4-ийн тоо 5 удаа. За 4 дуудлага ирсэн 5 тохиолдол байгаа. 5-ын тоо 2 удаа. 6-гийн тоо 1 удаа. 6-гийн тоо нэмэх тэмдэгтээ дараа нь 7-гийн тоо 7-оос дээш бол тэг удаа болчихж байгаа. За тэгэхээр 7-оос дээшийг нь бол за 6-гийн тоо 1 гээд авчээ. За тэгээд нийт хэдэн дуудлага ирсэн бэ гэдгийг нэтлээ бодох юм бол 6 дээр нэмэх нь 12. Энэ бол эднийгээ бичих гэсэн үг 6 дээр нэмэх нь 12, нэмэх нь 13, нэмэх нь 9, нэмэх нь 5, нэмэх нь 2, нэмэх нь 1 болж. За эдгээр бол бүгд нийлээ 48 гарна. Яагаад тэгэхээр ажлын 1 өдөр буюу одоо 8 цаг байгаа тий. Ажлын 8 цаг гэж тооцсон. Тэгээд цаг тутамд бол 60 минут буюу 6 интервал байгаа. За тэгэхээр эднэрийг болоод тооцохоор хариу нь ер нь хэд гарч байна вэ гэхээр зэрэг тооцоолоод шууд хариу нь бичих юм бол 2 110. За энэ бол 3 significant figure буюу 3 тэмдэгт утгад орноор тавьсан бол ингэж гарч ирэх нэ. За тэгэхээр одоо бид нар эндээс дахиад нэг зүйл хийж болох нь юу вэ гэхээр эндээ ер нь 10 минутын интервалд нэг дуудлага ирэх магадлал хэдийн 2 дуудлага ирэх магадлал ер нь 10 минутын интервалд хэдэн дуудлага ирэх магадлалтай вэ гэдгийг нь бид нэр одоо санамсаргүй хувьсгчаар буюу random variable-аар бол одоо загварчлах боломжтой. За тэгэхээр энийг бол R гэдэг random variable-аар загварчлаад хүснэгт байгуулъя. За тэгвэл R гэдэг discrete random variable-аар тэмдэглэх юм бол за ийм байдлаар гарч ирж байна. За random variable-аар тэмдэглэх юм бол за тэгвэл энэ юу болоод ийм хүснэгт гараад ирвэ гэдэг талаас сонирхох юм бол юу вэ гэхээр энэ бол тэг гарах магадлал хэдвэ гэдгийг олж байгаа. Тэгэхээр энд нийт 48 тохиолдол байгаа юм бол тэг дээр 6 байна те энд 6 байна. Тэгэхээр энэ бол 6-г хуваах нь за нэг өөр биччихье. За тэг бүхэл 1127 оны яаж гарч байгаа юм бэхээр 6-г хуваах нь 48 гэж гарч ирж байгаа гэсэн. Энэ жишээ нь тэг бүхэл тэг 125 бол
нэг дуудлага ирсэн 12 тохиолдол байгаа болохоор 12-48% агаад за энэ болохоор 2-ыг 48% агаад за 3 тохиолдолд бол 9-ыг 48% агаад гэх мэтчлэн гарч ирж байгаа байна. За энэ дээр болохоор 2-ыг 48% агаад за энэ дээр дахиад нэг тэг байх хэрэгтэй байсан. Энийг нөргсөн байна. За тэгээд 6 дээр болохоор 6-д маань болохоор 1 л байгаа те 1-ийг хуваах нь 48 гэх мэтчлэн байдлаар ингэж олоод цаг урчдах юм бол ингэж гарч ирэх нэ. За тэгэхээр ийм магадлалуудыг олчлоо. За тэгээд 7-оос дээш тохиолдол бол ерөөсөө огт ирээгүй байгаа юм байна. Тийм болохоор энэ тохиолдолд магадлал маань бол тэг болно гэсэн үг. Гэхдээ бид нар тодорхой тохиолдолд Пуассон тархалтыг эргэлдээд 1 минутанд 20 дуудлага ирэхийг ч юм уу те. Эсвэл 8 дуудлага ирэхийг 9 дуудлага ирэх магадлалыг олох боломжтой болчихж байгаа. За энэ нь болохоор бол энэ томьёог бол за энэ нээлтийг гэх юм уу те. За Симеон Денис Пуассон гэдэг тийм Францын математикч хийсэн байгаа. За энэ хүн бол 1781-аас 1840 оны хооронд амьдарч байсан бөгөөд за тэгээд Пуассон ийм өвсгчээр илэрхийлэхэд болохоор рандом байдал нь за дараах одоо 4 нөхцөлийг хангах юм бол ингээд ячиж болно. Пуассон гэдэг нь тархалтаар загварчилж болно. Тэгээд бусад тоонуудын тохиолдолд олж болно гэсэн. Эхнийх нь болохоор хоорондоо хамааралгүйгээр тохиолддог байх. Хоёр дахь нь болохоор нэг-нэгээрээ тохиолддог байх. Гурав дахь нь болохоор санамсаргүйгээр тохиолддог байх. Дөрөв дахь нь болохоор за минийн хувьд болохоор тогтмол байх гэсэн юм үндсэн 4 шаардлага бол тавьсан байгаа. За тэгэхээр бид нар бол энэ A level-ийн бодлогод дээр бол за энэ Пуассон тархалт гэж өгөгдсөн байх болохоор харьцангуй гайгүй. Гэхдээ бид нар бол яг энэ тархалтыг Пуассоноор загварчилж болох хэсэг талаар бол бас ярилцах болно. За тэгэхээр эндээс хэрвээ энэ одоо 10 минут байна тэ хоорондоо хамааралгүйгээр за нэг-нэгээрээ давхцалгүйгээр одоо тохиолддог. Тэгээд мөн санамсаргүйгээр за тэгээд бас мин хэрвээ тогтмол бол Пуассон тархалтаар илэрхийлж болно. Тэгвэл Пуассон тархалтыг яаж бичдэг вэ гэхээр P-O гэж бичээд хаалтан дотор тэгэхээр нэг л өвсгч тавина. Тэр нь юу вэ гэхээр энэ дундаж бид нар бол дунджаа 210 гэдээ олчихсон. За тэгэхээр дундч нь бол 210 байна. За тэгээд бидний random variable бол R гэдэг random variable байгаа. Тэгэхээр R гэдэг random variable нь Пуассон тархалттай min нь 210 байна гэдгийг бол ингэж илэрхийлнэ гэсэн үг. За тэгвэл одоо дараагийн нэг чухал юм юу вэ гэхээр тэгвэл яаж олох юм бэ гэсэн асуулт гарч ирж байгаа. Яаж олох вэ гэхээр за probability of за R discrete random variable нь R-тайгаа тэнцүү байх магадлал нь юу вэ гэхээр E-гийн хасах ламбда зэргийг үржих нь ламбдагийн R зэрэг хуваах нь R-ийн факторал гэж болно. Өөрөөр хэлбэл за нэг тодорхой тоонт төлөө орлуулад үзээ. Ламбда гэдэг нь бол энэ дотор байгаа энэ ингэж олдсон минийг явуул бид нар ламбда гэж нэрлэж байгаа. Яг энэ Пуассон тархалтыг олоход хэрэгжилж байгаа дунджиг ламбдагийн за бид нар энгийн тохиолдолд бол x bar ч юм уу mu гэж бол бичдэг тий. За тэгэхээр зайдвал эдийг олох уу? За жишээ нь тгийнхийг олъё. Тгийнхийг хэдүүлээ олох юм бол за probability за R тэгтэй тэнцүү байх тохиолдолд за E-гийн ламбда мэтлээ 210 шүү дээ хасах 210 зэрэг за E гэдэг бол ээлдрийн тоо өөрөөр бол 271 гэж одоо хэдүүлээ хэрэглэнэ гэсэн үг. Энийг үржих нь за 210-ийн R зэрэг гэхээр тэг зэрэг хуваах нь тэгийн факторал гэд олчих нь байна. За тэгэхээр энэнийг бол хэдүүлээ тооны машиндаа шууд E гэд бичиж болно. Эсвэл 271-ийн хасах 210 зэргийг үржих нь 210-ийн тэг зэрэг хуваах нь за тэгийн факторал бол 1 байна. Ингээд бодох юм бол энэ маань ойролцоогоор approximately тэг бүхэл 10,220
гарч ирж байна. 1225 гарах нэ. За тэгээд ийм байдлаар бид нар одоо нэг үед сая бид нар тэг үед бодлоо те нэг үед, хоёр үед, гурав үед, дөрөв үед, тав үед гэхэд бол ерөнхийдөө юунууд маань бол гарч ирнэ. Магадлалууд маань бол ерөнхийдөө гарч ирж байна. За энэ нь юу гэсэн үг вэ? Мэдээж яг адилхан гарч ирэхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр за энэ хүү өгсөн өгөгдөл маань буюу те бидний авсан одоо энэ дата Poisson торхолдоор загварчлахад тохиромжтой байна гэдгийг илэрхийлж байгаамаа. Тэгэхээр бид нар ингэснээрээ одоо магадгүй 8 үед R8 ч юм уу 9 үед тооцооллоо хийх боломжтой. Тэрний магадлал мэдээж бага гарна. Тэрийг бол олох боломжтой гэсэн үг болж байна.